И. Математикийн хичээлийнхаа тайланг тавина уу? За, нийслэлийн ерөнхий боловсролын оюуны төв сургуулийн математикийн багш Аймаар байна. Та бүхэндээ 2025-аас 2026 оны хичээлийн жилийн 1-р хагас жилийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлбар тавьж байна. За, ингээд энэ тайландаа эхний ээлжинд сургалтын хөтөлбөрийн хэрэгжүүлдэг сургалтын төлөвлөгөөний дагуу ямар цагийн хуваарлалтаар хичээл сургалтынхаа үйл ажиллагаа явуулсан бэ гэдгийг та бүхэнд танилцуулъя. За, энэ 25-26 оны хичээлийн жил 5-ын А анги, 6-гийн А анги, 7Б анги, 8-ийн А анги гэсэн 4 ангид математикийн заавал судлах хичээл, математикийн сонгон судлах хичээлийг орсон. За, тэгээд сургалтын цагуудыг энэ доор тавьсан байна. Жишээ болгоод би энэ 8-ийн А ангийг танилцуулъя. 8-ийн А ангид энд бол математикийн заавал судлах хичээл нь 4 цаг, сонгон судлах хичээл нь 2 цаг, нийт 6 цаг. За, тэгээд бас сургуулийн захиргаанаас сургалтын төлөвлөгөөн дээр нэмэлт болгож сонгон судлах хичээлийг 6-аас 5-аас 6 дугаар ангид 2 цагаар 7 хоногт 7-аас 8 дугаар ангид сонгох хичээлийг 2 цагаар ингэж ордог. Нэг нь мягмар гарагт, нэг нь түрүү гарагт. Ингээд нийт 29 цагийн сургалтын үйл ажиллагааг 7 хоногт явууллаа. За, ингээд энэ 1-р хагас жилийн 16-7 хоногт сургалтын хөтөлбөрийн цагчилсан төлөвлөлт бол уг нь 50% явагдсан. Яг 50% нь биелэлт бол бүрэн биелэгдсэн. Энд юу гэж нэг үгтэр нийт 34-7 оны судлах цагуудаас нийт яг одоо заах ёстой төлөвлөгөөнийхөө дагуу 50% нь бүрэн зааж гүйцэтгэсэн гэсэн тоонуудыг та бүхэнд бас яг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлсэн гэж. За, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сурагчдыг үнэлт өгөх, сургалтын чанарыг дээшлүүлэх журмын дагуу сурагчдыг бол онцлог үнэлгээ, явцын буюу нэг хичээлийн үнэлгээ, үр дүнгийн буюу улирлын үнэлгээ гэсэн ийм 3 үнэлгээ хийдэг. Манай сургууль бас тэр журмынхаа дагуу сурагчийг хичээлийн жилийн эхэнд оншилдог гарааных үнэлгээг сургалтынхаа төлөвлөгөөнийхээ дагуу хийж гүйцэтгэлээ. 5-аас 4 анги маань нийт 42 маань сурагчид маань хамрагдаад гүйцэтгэлээ байна. 32 гарсан. За, энэ хөтөлбөрийнхаа ахиц амжилтыг бид нар бас тооцсон. За, дараагийн зүйл бол бидний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт. Хэрэгжилтийнхаа явцад сургалтынхаа ахиц амжилтыг тооцож, үр дүнгээ тооцож, сурагчид маань хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд хэр зэрэг оролцсон, багш хичээл сургалтынхаа үйл ажиллагааг хэр зэрэг явуулсан гэдэг нэг үнэлгээ бол явцын үнэлгээ байгаа. Тэгээд явцын болон гарааны тэгээд дунд нь математикийн олимпиад, хагас жилийн үнэлгээ гэсэн 4 төрлийн үнэлгээг энэ 16-7 хоногт зохион байгуулж явуулсан. Төвшин тоглох шалгалтыг буюу гарааны үнэлгээг оншилгоог 4 ангиас тус өрнийг явцын үнэлгээг нэгж хичээлүүдэд бүрээр анги 5 удаа 4 удаа авсан гэсэн. 5 төрлөөр 20 удаа авсан. За, математикийн олимпиадыг зохион байгуулсан, хагас жилийн үнэлгээ гаргасан. Гэт эднийг нийт нэгтгэх юм бол онцлог үнэлгээгээ, явцын үнэлгээтэй, үр дүнгийн үнэлгээтэй нийт 32 шалгалтыг зохион байгуулсан байна. Энэ шалгалтыг зохион байгуулахын тулд нэгж хичээлийнх нь бол үр дүнгийнхаа үнэлгээнийхээ нөлөө бүрэнтийн давуу шалгалтынхаа даалгаврыг боловсруулан шалгалтаа авч сурагч бүрээр тухайн шалгалт бүрийн ард даалгавар бүрээр нь анализ хийж шалгалтын даалгавар дээр сурагчдыг бүрийг ажилуулж чи ямар даалгавар дээр ямар амжилт гаргасан, яаж зөв хийсэн, за зарим нэгэн зүйлийг яагаад жоохон алдаа оноотой хийчихв гэдэг дээр нь ярилцаад ахиц үр дүнгийг тооцож ажилласан. Математикийн хичээл бол бусад судлах тунаас бас арай өөр байдаг. Өөр байд юм аа. За, тэгээд 3 үнэлгээний гол төр чиглэл буюу үр дүнгийнхаа үнэлгээг сая 1-р улирлынхаа хагаст хийлээ. Ингээд нийт бас 41 сурагчдыг үнэлт өгнөлээ. Энэ үнэлгээгээр нийт гүйцэтгэлийн хувь маань 63.6%, амжилт маань 72.6%, чанар маань 29.4% байгаа. Мэдээж хэрэг би энэ дүнгуудыг бүгднгийн
эцэг эхийн парент системд хийцэн болохоор эцэг эхэн бүхэн өөрсдөө систем рүүгээ ороод хүүхдийнхээ үнэлгээнүүд дээр ямар гарсан, ямар нэгждэр яаж ахицгарсан энийг нас хараад танилцсан учраас би ерөнхий үнэлгээг танилцуулж байгаа. Хэрэгчүүдийг би шалгалт авсан даалгаврын материалыг эцэг эхэд нөхж явуулаад ийм дүн дээр ийм алдаа гараад танаа хүүхд энэ даалгавар дээр ингэж ажиллаад амжилт гаргаад энэ сэдвээр эдэн бодлого өстой ийм жишг даалгавар өгөх өстой гэд гарын эцгийн зургуулаад авсан байгаа. Ээж аавудаа сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд энэ 2025-аас 26 оны хичээлийн гэдгийг 1-р үйлдвэр 90-100% буюу 8-р төвшөнд үнэлэгдсэн сурагчтай баяр хүргэе, ээж аавууд нь бас баяр хүргэе. Танаа хүүхдүүдийн молд амжилттай байлаа гэд миний ордог ангиудаас 8-р ангиас 8А ангийн сурагч чи оюу Эрдэн, номоо Эрдэн. За 7-р ангиас 7Б ангийн сурагч Ариу Эрдэн, 7Б ангийн сурагч би цацрал нар 100%. За 6-р ангиудаас 6А ангийн сурагч Инрэл 6А ангийн сурагч Ануудаар 6А ангийн сурагч Мишэ 6А ангийн сурагч Баян мөнгө нар бас 8-р төвшөнд үлдсэн 5-р ангиас 5А ангийн сурагч Далаа 5А ангийн сурагч бүрэн дүр нар сургалтын хөтөлбөрийн агуулгыг мэдлэг чадварын төвшөнд бүрэн эзэмшихээс гадна энэ хүүхдүүд гүнзгий сонгон судлах хичээл хамрагдсанаар гүнзгийрүүл сурталт амжилт гаргасан юм аа. Дараа нь та бүхэн энэ хүүхдүүдийн минь гаргасан амжилтыг бас хараараа багшнаас танилцуулнаа. За тэгээд ерөнхийдөө хүүхдийг байнга үнэлж хийсэн хичээлийнх нь агц нь юу байна вэ? Энэ хүүхэд юун дээр алдаад байна вэ? Сайжруулахын тулд хийхийн тулд нэг хичээл болгоноор үнэлж үр дүнгийн тооцож явах хэрэгтэй. Тэгэхээр би энд бол за төвшин тогтоох нэг хичээл олон өнд үлрэл 7 тутам нэг сахан гэж үнэлсэн. Энэ дээр бол гүйцэтгэл нь байна, амжилт хүүхдүүд агц маань аяндаа бүр хувь сэдв болсон бай гэдэг нь бол та бүхэнд харагдж байгаа байхаа. Дараагийнх нь бол дараагийнх нь бас хүүхдүүдийг ингээд нөгөө өгсөлтнийг нь дээшээ, буурсан нь доошоо гэдэг юугийн тооцоод байгаа. Амжилтын агц амжилтын доод. Энэ 7-гийн Б анги байна. Жохон интернет гарцаад байх шиг байна уучлаарай жохон мэдээж байгаараа. За энэ дээр тийм ээ хүүхдүүдийг ингээд ахиц амжилтыг нэгжээр нь болгоно. Ингээд хэдэн үеэр яаж ирсэн хэдэн үеэр буурсныг нэр ингээд ингээд гаргаж тугацаа үйлд нь хилээд байгаа. Энийг та нар бас эцгийнхээ системээс ороод бүх дуулганыхаа дүнг хараад миний хүүхэд ямар бүлэгцээдүүдээр амжилтаа суралцсан, ямар бүлэгцээдүүдээр жоохон дутуухан суруу юм юунаас шалтгаалуу гэдгийг бас хамтран ярилцаад тодорхойлоод явууд хүүхдүүдийн агц бас их нөлөөлнө шүү. Ер нь тэгээ математикийг ээж аав мэдгүй гэж орхичуулахгүй хүүхдүүдтэйгээ хамт суралцаад хамт сэргээн санаад хүүхэд гэдэг чинь хүнд гэдэг чинь бас дэмжлэг тусалцаа урамшууллаар бас өсөн дэвжтэй төгсөөс урам их хайрж байгаа гэж үзье. За ингээд 8А анги байна. За ингээд ерөнхийдөө нэг хичээлүүдийн үнэлгээ ковид гүйцэтгэлүүдийг ерөнхийдөө харсан агчтай суралцсан байгаа. За ингээд энэ хичээлийн жил сонгон судлах хичээлүүдийг хичээлүүлснээр одоо жишээлбэл эндээс сарын 18 цаг 20 цаг хичээлсэн нөгөө сонгон хичээл. Заавал судалгаас илүү сонгон судалж сонгон суралцах юм бол хүүхдүүдийн агц нь илүү их ахин дэвшдэг. Тэнд бас илүү агуулгаар гүнзгийрүүлж судалдаг гэдгийг бас ээж аавнаас хэлхийг хүсэж байна. 6А-гаас 8 сурагч, 8А-гаас 3 сурагч, 7Б-гээс 4 сурагч, 5А-гаас 3 сурагч, нийт 8 сурагч бол сонгонд гүнзгийрүүлсэн хичээлсэн. Энэний үр дүн ч би гарсан байх гэж бодож байна. Дараа нь та нар бас миний хүүхдүүдийн кенгуру олимпиад болон сургуулийн төвшин зохион байгуулагдсан 1-р шатны олимпиадад харагдах байхаа. Өнөө жил манай сургууль уг нь олимпиаданд 4 орчмод амжилт гаргах байсан. Бас нэг зохих шалтгаанаар орч чадаагүй дараа жил бас оруулж амжилтыг нь гарганаа. Хоёр сургуулиуд, улсын сургуулиудын бас нэг мэдээллийн хувьд ингээд бас ялгаа байдаг байгаамаа. За, e-school цахим журнал дээр хөтөлбөрүүдээр нэгт би бас дахин давтаж хэлээд байгаа бүх юм байгаа шүү ороод үзээд яваад байгаараа гэдгийг
За математикийн судалгааны ингээд бас үлгэр жишээ дандаа уламжлал болсон нэг ажил маань тоо бодвол толгой сэргэнэ гэдэг аян байгаа. Энэ аяны хүрээнд нэлээ гэдэг ажил зохион байгуулагдсан. Энэ ажилд манай математик заадаг хүмүүс ямар оролцсон бэ гэдэг дараа сухс тайлбарлачи. За өгүүлбэртөө бодцгоё гэдэг 50 бодлого өгдөг. 50 бодлогыг нэг 4-7 хоногийн хугацаанд бодож байгаа. Энэ бодлогоудаас 5 ангиас би даалаа, би бүрэн дорж, би ариун гэсэн. 6-аас цаануудаар о мишэл, би инрэл, 7 б ангиас би цацрал, ариун хүслэн, бүрэн төгс, 8 ангиас чи намаа эрдэн, сүүгэн, өө мөнгө хөргөл нар бол 50 бодлого бас сайн бодож манлайлсныг бас хэлье. За мэдээж математикийн олимпиад бол гүн сонгох хичээлийн агуулгаас ирүү сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх өөр төвшөнд явагддаг учраас энэ хүүхдүүд оролцож аваргыг шалгаруулсан. Тэгээ бас хүссэн тэргүүний сурагчид нь бол давталгаа өгсөн. Энд бол ямар нэгэн төлбөр аль алинд төлбөр байхгүй явагдаж байгаа учраас хүүхдүүдэд хамруулахыг бас хүсье. За математикийн алтан хонх тэмцээнийг бас 5А-гийн 9 сурагч, 6А-гийн 14 сурагч, 7B-гийн 9 сурагч, 8А-гийн 8 нийт 9 сурагчийг хамруулан математикийн агуулгаар сонирхолтойгоор хүүхдүүдийн сэтгэлийг татсан уралдаан болсон. Энийг амжилттай зохион байгууллаа. Тэгээд эцэг их сурагчдын хамтарсан уулзалт гурвалсан гэрээг сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчдын гарааны үнэлгээгээр ямар ахиц өөрчлөлттэй байсан, ямар бүлэг сэдвээр, ямар агуулга дээр танаа хүмүүс амжилттай суралцж байна, юуг нь гүнзгийрүүлэх хэрэгтэй байна, ямар даалгаврыг арай жоох нэмэлтээр давтах шаардлагатай байна гэдгийг нь уулзсан 15 эцэг их асран хамгаалагч бүртэн ганцаардлан ажил зөвлөгөө өгсөн. Эцгийнхээ уулзалтаар уулзсан 3 эцгийнхийнхэн дагуу сургалтынхаа зарим нэг хичээл дээр бас дутуу ойлгосон хүүхдүүд дээр тусгайчлан ажиллаад амжилт гаргасан байгаа. Трээж аваад хүүхдүүд нь бас хийж байгаа. За ингээд 2025-26 оны хичээлийн жилийн 1-р урлагийн математикийн хичээлээр манлайлсан сурагчид өөрөөр нь бол кенгуру олимпиаданд орж амжилт гаргасан, математикийн олимпиадад ангидаа төгөлсөн, өгүүлбэртэй бодлогын уралдаанд манлайлсан сурагчдыгаа би бас та бүхэнд харуулж байна. За энэ ангийн аваргууд нь бол 7B-д бол энэ 6-аг 5А-аас эхлэв. 5А-гийн B70 бол ангийн олимпиадын аварга, алтан хонх тэмцээний аварга, тэгээд 50 бодлогоо сайн бодсон, үлгэр жишээ, хичээлэлдэг тийм ээ хүүхдүүд байгаа. Гэхдээ хүн бүхэн математикч болохгүй ч гэсэн хүүхд бүхэн тоог сураад хичээлдэх хэрэгтэй. Ягаад гэвэл 1-ээс 12 дугаар ингээд бүх төвшөнд суралцдаг. Математик сурснаар хүүхэд бол аливаа асуудлыг шийдэж сурдаг. Үр дүнгийг бодиттой гаргаж сурдаг. Математик сурснаар хүүхэд төвчээртэй сурдаг. Удаан хугацаагаар сууж чаддаг. Сэтгэн бодох чадвар, аливаа ажлыг бол яаж энэ нэмсгээс нь яагаад ингэ хийчихвэ гэдэг арга зүйд суралцдаг учраас миний хүүхэд одоо математик ойлгодгоо байгалийн ухааны хүн биш, нийгмийн хүн юм а гэж хязгаарлахгүйгээр хүүхдээ бол 1-ээс 12 хүртэл математикт нь бас бүрийн төвшөнд суралцуулах хэрэгтэй шүү гэж ээж аавдаа бас уриалмаар байна. За бас нэг өөр юм яриа авчиж уучлаарай. За 7B ангийн аварганууд ариун ирсэн. Энэ хүүхдүүд яг давхцаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийн сэтгэлгээгээ бас сайн хөгжүүлж хичээж ажилласан. Эцэгчүүд нь бас их дэмждэг. Цаг завын сайн гаргаж өгдөг гэж үзээд байгаа. За 6А ангид нь ануудаар 8А намын эрдэнэ байсан. Тэгээ 2-р байранд нь математикийн олимпиаданд 7B-гийн цацрал, 5А-гийн бүрэн дорж, 6А-гийн инрэл, 8А-гийн мөнгө хөргөл 3-р. За тэгээ энэ дээр олимпиадын 3-р байрны 6А-гийн мишэл, 5А-гийн олимпиадын 3-р байрны минд баяр гэхэд байна. Энэ хүүхдүүд бол ингэж математикийн сургуулийн төвшин зохион байгуулах зүйл ажиллагааны аваргууд юм аа. За тэгээд дараагийн бас нэг онцлон хэлж тайлбарлах зүйл маань Кенгуру олимпиад олон жил олон улсын төвшинний агуулгаар Монгол улсын өнцөг болон бүх хүүхдүүдийг хамруулан явуулдаг Кенгуру олимпиаданд манай сургуулийн хүүхдүүд амжилттай оролцсон.
За миний заадаг 6 ангийн ануудаар инэрл баян мөнгө гээд 1-р зэргийн диплом авсан. Өөрөөр хэлбэл энэ хүүхдүүд маань гүйцэтгэлийн өмнө 80-аас 100% байна гэсэн. Хөшингэн. За 5 ангийн сурагч Миндойр 3-р зэргийн диплом авсан. Өөрөөр хэлбэл энэ бол бас хүүхдүүдийн маш нэлээд амжилт. Бас хүүхдүүд маань улсынхаа төвшөнд хөл зэрэгцүүлэн математикаа сурч яваа юм аа гэсэн бахаргал юм шүү энэ ээж аавууднаас баярлалаа. Сургуультаа хамтран ажиллаж хүүхдээ дэмжин босолдог. За ингээд математикийн сургуулийн хичээлийг цааш нь урагшигтаа явуулахад анхаарах хэдэн санаа хэлээд өнөөдрийнхаа мэдээллийг дуусгахыг зөвлөгөөг. За цаашид бол хичээлийн цагийн ашиглалтыг сайжруулъя. Хүүхдүүд маань бас ингээд хичээлийн өглөө 1-р цаг ороход хэд минут тоцрох ч юм уу тийм ийм хичээлийнхаа дэвтэр ном гаргахаас удах ч юм уу тэгээд бас нэг төвлөрөлттэйгээ бас 40 минутынхаа агуулгад яг л хичээлийнхаа бүх зүйлийг хийдгэр хэвшил зургацгаая. За аливаа зүйл давтан сануулж хийхгүй бол мартагдана. Тийм учраас гэрийн даалгаврыг тогтмол хийх. Яг өнөөдрийн үтсэн агуулгыг багшийн өгсөн даалгаврын дагуу гүйцэтгээд яваад байх юм бол хүүхд стандартын дагуу 100% сайн суралцах боломжтой. За бас нэг зүйл бол 8-р ангийнхаа. За жоохон ахлах тийшээ яваад ирэхдээ дэвтэр дээрээ юмаа бичихгүй бодлого тасглаа бичихгүй бас нэг тийм жоохон асуудал харагдаад байгаа. Энийг бас бүрэн гүйцэд гэж бичиж хэвшээсэй гэж. Ээж аауд маань ягаад би энэ бичсэн бэ гэхээр ээж аауд маань дэвтрийг хараад байгаа. Энэ танаа багш өнөөдөр хичээлээ заагаагүй мө гэдээ асуугаараа. Дэвтэр дээр нь юм байхгүй. Тэгээ би багшаас чинь асууя. Танаа математикийн чинь багш өнөөдөр хичээлээ ороогүй мө? Бодлого даалгавар хийгээгүй мө? Тэгээд сургуультай чинь холбогдъё гэд хэлэх хэрэгтэй. Тэр хүүхдүүд эцэг эхийн хямдтараа багшийн шаардлага сурагч эцэг эх гуруулсан хамтраад ажиллах юм бол манай хүүхдүүд сурах боломжтой. Сургуулийн орчин нөхцөл багш нарын мэргэжил боловсрол сургалтын хөтөлбөрийн хэрэгжил энэ бүхэн бол энд бүрэн байгаа. Та нарт туслахад бэлэн байгаа. Бид хамтран ажиллах бэлэн байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ гурван гэрээнийхээ уулзалтаар бас эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ тухайлсан хувьчилсан мэдээллүүд бол дэлгэрэнгүй багштайгаа уулзаад авч болох байгаа тийм ээ агшаа. Нэ. Одоо хүүхдүүдийг үнэлт өгнөх, үнэлгээ, дүнгийн талаар тодруулж асууж болно. За баярлалаа.